дараагийн ерөнхийлөгч ерөнхий сайд цагаан ордон руу орлоо. За өмнөх хэдэн ерөнхий сайд ерөнхийлөгч юу болж исэн бэ та бүгдээрээ санаж байгаа баха. За тэгээд Дональд Трамп хангалттай хүмүүсийг бусад улсуудын өдөртөгч нарыг ингээ алгацсан болов, залхацсан болов? Үгүй юм болов? За тэгээд хин ирсэн бэ гэх юм л хэдүүлээ хамт харцгаая. Миний өмнөх контент нэрээ дурддагч байсан. Эрсний өнгөний хар. За, коммент доор таагаарай. Ямар улсын ерөнхийлөгч ирсэн бэ? За энэ улсын тухай би сайн юм ярьсан уу, муу юм ярьсан уу, хов жив ярьсан уу, магтсан уу? За, ерөнхийдөө гар барьж байгаа. Зургийг авах. President Trump, how are you? За, South Africa-гийн ерөнхийлөгч тий ирсэн. За тэгээ цагаан ордон дотор яриа болсон. Тэгээ юу дурдгдсан бэ гэх юм бол би өмнө ярьжсэн контент дээр энэ улс маань сүрж байгаа. Энэ улс юу хийж байгаа юм бэ гэх юм бол цагаан арьстай хүмүүсийг хүүгээ гаргаж байгаа, хөрөнгөний булаагаад авч байгаа, алж байгаа, хутгалж байгаа, буудаж байгаа. Тэгээд тэр хүмүүс биш үү те South Africa-гийн тэр фармерууд заяа тариачдууд ойролцоогоор 44 мянга байгаа. Хүн амын 0.2% бүрдүүлж байгаа хэрнээ. Заяа хөдөө аж ахуйн салбарын тэ бүтээгдэхүүний бараг 80%-ийг нийлүүлж байгаа. За энэ дээр ингээ харчууд ингээ дургуутж байгаа. За тэгээ Дональд Трамп магадгүй бас Илон Маскын шахалтаараа энэ сэдвийг дурдсан. За яг Илон Маск энэ сэдвийг дурднаа гэх юм бол Илон Маск ямар улсад төрсэн бэ гэх юм бол South Africa-д төрсэн. South Africa-гийн иргэн байсан. За тэрний дараа нь Канадын иргэншилтэй болсон. Тэгээд дараа нь Америкийн иргэн болсон. За тэгээ цагаан ордон дотор хэдүүлээ гой юм болсон тэрийг одоо хэдүүлээ хамт харцгаая. What would it take from you for you to be convinced that there's no white genocide in South Africa? Well, I can answer that for. За. Тэгээд танд ямар нотлох баримт хэрэгтэй юм бэ? Яг тий юуны тухай юм бэ гэх юм бол тэр South Africa цагаан тариачдууд хөөгдөхгүй байгаа, хөрөнгөө алдахгүй байгаа, алуулахгүй байгаа. Та ерөөхдөө ямар нотлох баримттай нүр тулж иж тийм юм болохгүй байгаа итгэх вэ гэсэн чинь зочин маань би хариулъя. За. Тэ хариултын сонсцгоо. Трампын нүрийг хараарай заяа. It's for him. Энэ нүрийг хараа. Гэсэн Трамп одоо жинхэнэ кино. I'd rather have him as man who had also there ha. Okay, the hairless sauce. It will be. Our president will respond to you. Yeah, let me. Our president, mana ерөнхийлөгч хариулах юм уу? Text yes. Mana ерөнхийлөгч хариулна. Mr. President. It will take President Trump listening to the voices of South Africans, some of whom are his good friends, like those who are here. When we have talks between us on around a quiet table, it will take President Trump to listen to them. I'm not going to be repeating what I've been saying. The Donald Trump юу хэрэгтэй юм бэ гэх юм бол манай ерөөхдөө тий хүмүүсээс сонсох хэрэгтэй. Манай улсын хүмүүс сонсох хэрэгтэй. Donald Trump ерөнхийлөгч бас найзууд байгаа тий South Africa үйл ажиллагаа явуулж байгаа тэндээсээ гаралтай. Одоо Elon Musk бас дурдж байна. Тэдний үгийг сонсчоо тэгээд дүнэлтнэ хүрнэ. Манай Donald Trump ерөнхийлөгч. I would say if there was Afrikaner farmer genocide, I can bet you these three gentlemen would not be here, including my Minister of Agriculture. За тэгэхээр South Africa тий цагаан тариачдад Afrikaner гэх нэртэй заяа. Тэнд алуулж байгаа юм бол тий хөөгдөж байгаа юм бол доромжлуулж байгаа юм бол миний энэ гурван кабинетийн гишүүн хамт ирэхгүй байсан. Тэг хамгийн гол нь хин ирэхгүй байсан бэ гэх юм бол манай хөдөө аж ахуйн сайд яг энэ өрөөнд хамт сууж байгаа. Эдгээр ерөнхийдөө хамт ирэхгүй байсан юм аа. Ичээд гэртээ үлдэх байсан. He would not be with me. So it'll take him, President Trump, listening to their stories, to their perspective. Тэгээ юу хэрэгтэй юм бэ гэх юм бол манай ерөнхийлөгч Trump тэдний тий түүхийг тэдний тий үнцгийг сонсох хэрэгтэй. That is the answer to your question. Trump-ийн нүр. Mr. President, Mr. President. I must say that we have wait. Huh?
Зогс байж. We have thousands of stories talking about it. Биднэрт 1000 гаруй тий хүмүүсийн story байгаа. Хүмүүсийн түүх байгаа. Хүмүүсийн ярилцлага байгаа. We have documentaries, we have news stories, and then is Natalie here? Somebody here? Биднэрт бас баримтат кино байгаа. Тий хэвлэл мэдээллийн репортууд байгаа. Манай Natalie Bano. Тэ зүгээр ингээд санаандгүй тэр өрөөнд ирсэн биш үү Natalie? За яах гэж Natalie-г дуудаж байгаа юм болов? Turn that. I could show you a couple of things, and I have to. It has to be responded to. Yeah, sure. Let me see the articles, please, if you would, and turn the lights down. Turn the lights down. Энэ сэдвээр ирсэн байгаа юм чинь Natalie над хэвлэл мэдээллийн юунууд найдэр. Тэгээ хин нэг гэрлэг унтраач. Яагаад гэх юм бол тэг гэрлэг унтраач яагаад гэх юм бол би та нарт юу үзүүлмээр байгаа юм бэ гэх юм бол тэ нэг кино үзүүлэх гээд байгаа. Нэг YouTube видео үзүүлэх гээд байгаа. And just put this on. It's right behind you. Тэг зүгээр асаач яг чиний ард чинь байна. За тэгээ энэ ямар бичлэг юм бэ гэх юм бол би та нарт өмнө үзүүлж исэн бичлэг шүү. Заяа. Тэгээд ингээд зэрэгцээ явуулчих. Parliament can do with or without you. People are going to occupy land. We require no permission from you, from the president, from no one. Цаана хин орилж байгаа юм бэ гэх юм бол тий засгийн газар эсрэг нэг нам. Тэ юу ч харлаад байгаа юм бэ гэх юм бол та нар зөвшөөрөл хэрэггүй. Бид нэр газар булаагаад авмаар байгаа юм бол хүснээрөө газар булаагаад авнаа. We don't care. We can do whatever you want to do. Who are you to tell us whether we can occupy land or not? Бид нар хүснээрээ хийн. Та нар яг хийн юм бэ? Бид нарт тушаал өгдөг хүмүүс биш шүү. Бид нар газар нутаг авмаар байгаа юм бол зүгээр хүснээр авчнаа. We are going to occupy land. Yes. South African. Энэ кабинетын гишүүдийн нэрийг нүрийг хараарай заа. Энэ ерөнхийлөгчийн нүрийг харж байгаарай. Нүүрнүүдийг харж байгаарай. Occupy land. That's who we are. Honorable members, can we drop? We occupy land. That's who we are. Юу гэсэн юм бэ гэх юм бол бид нар газар нутгийг булаагаад авдаг хүмүүс. Энэ бол бид нар шүү. My membership from this useless parliament. Honorable. Yes, honorable member. Must never be scared to kill. A revolution demands that at some point there must be killing. Never be afraid to kill. In a revolution, you must be willing to kill. Yeah. Хүнийг алхаас битээ агаарай. Яг нэг хөвсгөл хийж байгаа юм бол химээр байгаа юм бол хүнийг алхаад бэлэн байх хэрэгтэй. Их хурлын гишүүний амнаас гарч байгаа нэг намын дарганы амнаас юм. Because the killing is part of a revolutionary act. Хөвсгөл гэдэг чинь Namasa. kill the poor, kill the white farmer. Kill the poor, the farmer. Бүр бүжиглж байгаа шүү дээ. Бүжиглээ. Дуулаад яа энэ Трумпын нүр. Yeah. The mayor of DA in PE. Энэ хэзээ дуусах юм бэ? Яах гэж ирсэн бэ? So these people, when you want to hit them hard, go after Зеленскийгээс амар алгадуулчихлаа шүү дээ. feel a terrible Астай pain одоо яана. because you have touched a white man. Цагаан хүнийг аалаа. Фермеруудыг аалаа. Газрын булаагаад авъя. There will be touched. Don't want. Тэгээ зогсоохгүй шүү дээ. Одоо ингээ бүр баримтууд ингээ авчиж чинь заяа. We are cutting the throat of what else. Тэгээ энэ хүн бас зогсоо идэх үү? Kill the farmer. Энэ хэзээ зуусах юм бэ? 20 минутын YouTube видео байсан. Trump бол 20 минутын нэг үзүүлэх байсан. Амир юу Зеленский байгаа үстэй те. Манай контентын ерөнхийлөгч. Манай Donald Trump. Тэ фильтргүй. Тэ. Хүснээрээ хэлдэг. Буруу юм харж байгаа юм бол тэрний төлөө тэмцдэг. Тэгээ энэ өрөөнд хин сууж зогсож байсан байх юм бол Elon бас saying you were not called for the killing of white people, at least for now. одоохно би цагаан хүнийг алнаа гэд тушаагаагүй өрөөгүй шүү. Үгүй. Тэгээ хизээ нэг цагт яах юм уу? Үгүй. Өшөө. Чи маргааш өглөө юу хийх? Таач.
Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарга. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ түл. Тэгээ 30 настай хүрсэн юм бол заяа. Шгүү дээ талтаа орчлоо. 20 жил нараа тэтгэвдэх юм. Ямар сонсож байна? Солиотой гаацтай. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгөөс салж чадсан. Тэ? Энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай зоолохгүй. Never again. Чи адилхан ийм өвчнгөөс салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Энийн талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эцэст эргээд уулзъя. Амар зовоон гарууд. За тэгээ иймэрхүү том алгалт болсон ч заяа тэгээ энэний дараа юу дэлгэж байгаа юм бэ гэх юм бол цаасан баримтууд нь хэвлэл мэдээллийнхэн артиклууд ингээд илж байна. These are articles over the last few days. Хэдхэн хоногийн өмнөх тэ хэдхэн хоногийн өмнө нийтлэгдсэн тэ хэвлэл мэдээллийн мэдээ. Тэгээ death. Тэгээ хүмүүс үхэж байгаа алуулж байна. Death. Үхэл. Horrible deaths. Аимшигтай үхэл. I don't know. To pick anyone, white South Africans are fleeing because of the violence and racist laws. And this is all. Расист засгийн газраас энэ цагаан тариачдад зүхтэж байгаа. Үхлээсээ зүхтэж байгаа. So when you say what would I like to do? I don't know what to do. Look at this. White South African couple say that they were attacked violently and Тэ цагаан арьстай South African House луу биелүүн халтсан. Тэгээ би энэ тухайн юу их мэдэхгүй байна тэ. Яг гэх юм бол тухайн улсын ерөнхийлөгч биш шүү дээ. Хажууд нь сууж байгаа. President Trump, when will you go and see for yourself if it is? Well, I could do that. Look, here's. Тэснэ ингээд нэг Африк хэвлэл мэдээ. Чи хизээ тийшээ очиж тэгээ өөрөө ингээд тэ нүүр царайгаараа тулж харах юм бэ? Burial sites all over the place. These are all white. Оршуулгын газар зөндөө байна тий. Энэ цагаан фермерууд ингээ оршуулгын газар байна. Үхсэн цэгүүд ингээ тэмдэглэсэн байгаа. And he asks about a jet that was given. You ought to be ashamed of yourself. You know, you are so bad. You're such a bad. Тэгснэ өөр хэвлэл мэдээллийнхэн заяа. MBC-гийн нэг тий гар юу асуусан бэ гэх юм бол та нөгөө Катараас онгоц өнгө авсан юм. Хөөе. Тэгээ хөвгөө гаргацсан байхгүй. Хөөе. Шал өөр сэдв ярьж байна. South Africa хүмүүс алгуулж байгаа тэрний төлөө би одоо энд сууж байна. Энэ сэдвийг ярьж чинь чи дугаа сэдв бити өөрчлөх гээд загнаа гаргацсан. Жул аимшигтай мя нийтлэгч. Яа энэ нүр. This is one after another. This family was wiped out. Дараалалаа гэр бүл үхэл. Can we get a report from President Trump on your reaction to those videos? Зеленский's амар явсан байна. За гэхдээ No, when you look at the videos, I mean, how does it get worse? Тэ. Видео харах юм бол энээс аимшигтай болно гэж байх юм уу? Боломжтой юм уу? Боломжтой. Миний зүгээс боломжтой. Ганц юм юу юм бэ гэх юм бол Зеленский шиг ингээ эсэргүүцээгүй те. Твчээ сууж байгаа. And these are people. Одоо юу ш те. Дараагийн ерөнхий сайд ерөнхийлөгч цагаан ордон руу орох уугүй юу бүгдөө айж байгаа хоо. Ягаад гэх юм бол Дональд Трамп бүгдийг шулуухан хэлэх юм байна л да. People that are officials and they're saying that kill the white farmer and take their land. That's what. Аль биесны хүмүүс улс төрчид намын гишүүдүүд, их хурлын гишүүдүүд юу хэлж байна гэх юм бол тэр цагаан фермерийг ал газрын булаагаад ав. I have other friends in South Africa. I have people that left. One in particular that says you can't go there. He said they want to take your land, they take your land and they kill you. Тэгээ манай найз бас байгаа. Тэнд амьдрахаа болцсон, аль нэр зүгтсэн тийш буцсан гэж байхгүй. Тийшээ буцах юм бол тэд нэр тэ чамааг алдна гэж юм. Үнэ. За тэгээ нэг хурлын гишүүд, кабинетын гишүүдүүдийг хараарай заяа. Энэ видео гарч явах та. Тэ цаана юу ярьсан бэ гэхэд цагаан хүний хоолойг зүс мөс ногтлон бүгд нь ярьж байхдаа эднэр за тэгээ хэвлэл мэдээллийнхэн гэмт хэргийн
хохирогчийн талдаа орсон юм уу үгүй мүү хэдүүлээ одоо сонсцгоё. Explaining that За энэ хүний арьсыг хараарай заяа. Энэ Африк хүмүүс, энэ Америкт байгаа хар арьсангууд нь ерөнхийдөө бүгдээрээ расист болцсон биш үү? Тэндээ ингээ хүмүүс алуулж байгаа юм бол ерөөсөө тоохгүй те. За одоо энэ хүний худлаа тэ тайлбарыг сонсцгоё. this is not true. What the videos show is Julius Malema, the far left opposition. Donald Trump-ийн үзүүлсэн бичлэг худлаа. Тэ? Энэ бичлэгнээр Julius Malema гарч ирсэн юм аа. Гэхдээ эднэр бол цагаан farmer хүмүүсийг алаагүй. Leader of South Africa. His party is called the Economic Freedom Fighters, and it also showed former President Jacob Zuma. What Julius Malema was singing, kill the boer, kill the farmer. Тэгээд тэр Julius Malema kill the boer, kill the farmer дуу дуулсан. Гэхдээ тэр дууны утга шалтгаан яг юу юм бэ гэвэл was an anti-apartheid song from the struggle against white minority rule in South Africa. Тэ 60 70 80 90 ондоо дуулдаг дуу байсан юм аа. Тэ? Бослогын үед гарч исэн дуу. Өнөөдөр тийм юм ерөөсө болохгүй байгаа. За тэгээ өөр нэг хэвлэл New York Times заяа fake news сонсцгоё. Энэ дурак. Энэ IQ and there is no confiscation of land. South Africa-т газар булаасан юм байхгүй. Half of South Africa is white-owned farms, essentially. South Africa-т байгаа фармууд, тэг удаа жоохны тариалангийн одоо аж ахуйн нэгжүүд талын цагаан хүмүүс эзэмшдэг. Тэгээ? Even though the white population is only 7%. What? Тэгээ хүн ам 7% нь цагаан хэрнээ тэд нар удаа жоохны тэ компани тариалангийн талбайгийн талын эзэмшдэг. Тэгээд the government did do that really caught Trump's eye this year was a measure that would allow the government to take land without providing compensation. За тэгээ сая юу гэж хэлсэн бэ гэх юм бол саяхан засгийн газар ямар хуулийн төсөл өргөн барьсан бэ, баталсан бэ гэвэл тариалангийн талбайг хураагаад аваад за нөхөн төлбөр олохгүйгаараа. Тэгээ энэ юу юм бэ? Энэ юу юм бэ? Газар булаагаад авдаг юм South Africa байхгүй гэж өгүүлбэрээ эхлүүлсэн, аргументаа эхлүүлсэн. За тэгээд төгсөлтөөр юу хэлж байгаа юм бэ гэх юм бол тийм манай засгийн газар ямар хуулийн төсөл өргөн барьсан бэ гэвэл тийм газрын булаагаад авах нөхөн төлбөр олохгүй. Энэ юу юм? And there is no confiscation of land. За тэгээд Трампын эсрэг хэн байдаг юм бэ гэх юм бол уламжлал хэвлэл мэдээлэл зурагтны сувгуу заяа. Монголдо та бас энийг ойлгоцсон байгаа. Ямар нэг байдлаар телевиз үзэж байгаа юм бол цаанаа нэг улс төрийн холбоо байгаа. Тэ? Америкт бүр аимшигтай. За ABC, CNN гараараа бүгднийг одоо сонсцгоо. The dramatic scene in the Oval Office today, the tense confrontation, President Trump ambushing the President of South Africa. Up next, another Oval Office meltdown, President Trump ambushing the President of South Africa. President Trump is being accused of conducting something of a diplomatic ambush of South Africa. Бүгд яг адилхан юм ярьж байгаа. Тэ? Ambush. Хэвлэл мэдээллийн шууд Trump ambushes. Цаанаас эднэр бүгдээрээ нэг тушаал авцсан байгаа. За английнхан бас яг адилхан новшиг бичиж байгаа. Trump ambushes. За бодит юмтай нүүр тулгаж байгаа нь одоо буруу юм байна л та. Тэгээд нэг сонирхолтой юм заяа. Барууных. Тэ барууныхан Европт ч байна уу, Америкт ч байна уу амар их расизм явж исэн заяа. Тэ racist юм амар их явж исэн. Цагаан эрсдэнгийн эсрэг, заяа Аз хүмүүсийн эсрэг. Тэгээд монголчууд ингээд Washington DC, California, Chicagoд амьдарч байгаа бол та нар бүгдээр энийг мэдж байгаа. Тэр хар хүмүүс нь арай даварцсан явж байгаа шүү дээ, тэ. Гэхдээ ингээд хэвлэл мэдээллийнхэн тэрийг бодиттой ерөөсөө ярьдаггүй. Үргэлж цагаан Аз гих мэт чинь хүмүүсийг муулна, тэ. Хар хүмүүсийг өмөөрнө. Our main тэгээ энэ үргэлжлээд тэгээд тэ Cyril Ramaphosa юу гэж хэлсэн бэ гэх юм бол The reason for being here is to foster trade and investment. За бидний гол ирсэн шалтгаан юу юм бэ гэх юм бол 8 худалдаа ба манай улс дуу хөрөнгө олт хийгээрэй. Мөнгө гуйгаад байна шүү. So that we are able to grow our economy with your support and so that we are also able to address all these societal problems. Тэгээд таны хөрөнгө оруулалт, таны дэмжлэгээр бид нар энэ нийгмийн асуудлаа бас шийдвэрлэмээр байна. Хин энэ нийгмийн асуудлыг үүсгэсэн бэ, тэ? Энэ
Cyril Ramaphosa-гийн нам нь одоо бараг 30 жил ирэх барьж байгаа заа юу. Тэгээд South Africa Африкийн хамгийн баян улс байсан. Бараг Европоос баян болсон байсан байхгүй юу? А одоо буцаагаад ухарж байгаа. Одоо бутраад өмж байгаа. Одоо дампуурж байгаа. Энэ нийгмийн асуудлыг хэн үүсгэсэн бэ? Because criminality thrives when people are unemployed, when they have... Гэмт хэрэг бол хүмүүс ажлын байргүй байх юм бол өстой гэмт хэрэг амар цэцгэлдэг. Ажилгүйдлийн төвшингийг хэн үүсгэсэн бэ? No other hope to eke out a living. So that is what we need. Гэрэлтгээ байхгүй, итгэл найдвар манай эдийн засаг дотор байхгүй. Окей. За харъя. Энийг таад үзчихсэн өмнө to show you the absolute carnage and mess that is here. Up to the Woolworths here at the Watercress Mall. Бүр ингээд цахилгаан шатыг бүр ийм амар бозор болгоцсон. Төсөөлтөө. Looters are running past me. Яаж? They are бүр ингээд хулгай хийхээр car key is trashed. Зүр цэвэрхэн хулгай хийж чадахгүй заяа. Бүх юм их сүрүүлэх хэрэгтэй заавалчгүй. Тэгээд эдний цусан юм уу ген дотор байх шиг байна л дөө. Тахан шиж чауд чадахгүй, шопинг центр байхад худлаа, дэд бүтц байх юм бол худлаа, цахилгаан станцыг нураачдаг, цахилгаан дамжуулах юмнууд ингээд нураагаад авчиг, бомбуудыг ингээд дампууруулчих, замыг зүсээд аваад зарчдаг, шорогийн зүгөө худалдааны төвүүдээ ингээд гэмт хэрэг хаасаагүй, хулгай хаасаагүй, тэгээ энэ улс маань ингээд дампуурж байгаа. За тэгээд хэнийг буруутгах байгаа юм бэ гэхмэл бүтээмжтэй хүмүүсийг буруутгаад тэднийг алаад тэднийг газрыг булаагаад аваад тэгээ сонирхолтой юм заяа. Та Зимбабве улс, Rhodesia судлаарай заяа. Зимбабве яг адилхан цагаан фермеруудыг хүүгээ гаргацсан. За тэгээ энэ харчууд юм тарч чаддаг юм уу? Үгүй. За тэгээ Зимбабвед юу болсон бэ гэх юм бол өлсгөлэн болсон одоо disaster. Хэдэн зуун мянган хүн үхсэн. Тэгээд Зимбабве юу исэн бэ гэх юм бол цагаан хүмүүсээ буцаагаад ирээчтэй please. За яг бүх юм одоо disaster айгүй энэ уулзалт дээр нэг жоохон инээхэн байсан. Тэгээд хиний тухай инээсэн бэ гэх юм бол манай Зеленский. Бидний хүсэж байгаа юм бэ гэх юм бол Орос Украины дайныг дуусгах байгаа. Тэгээ магадгүй Украин ерөөхдөө хэвлэл мэдээллийн анхаарлын цэг дээр алга болчих юм бол хэвлэл мэдээллийнхэн South Africa-д анхаарлал хандуулаад эднэр илүү их хандив гуйж магадгүй. Ягаад гэх юм бол энэ улс одоо гуйлгч улс болж байгаа. А гэхдээ энэ өөрсөд. I called Zelensky and they said he's in South Africa. I said what the hell is he doing in South Africa? Би өмнөх 7 хоногт юм уу 2-7 хоногийн Зеленский руу ингээд заалгасан чинь цаа чин South Africa-д байна гэсэн чинь үгсэндээ South Africa-д яваад байгаа юм. Тэнд юу хийгээд байгаа юм? Энэ хүн бүр инээц яа манай улс яах гэж ирсэн бөөмөд бид нар өөрөө гойлох чинь хэрнээ өөр нэг гойлох чинь ирэхээр тэг мэдхгүй илүү том гойлох чинь өөр гойлох чинаас юм салгаж авч чаддаг юм уу бөөмөд. He was talking to us. Бид нар л ярьж байгаа тийм. I said what are you doing in South Africa? Yes. That's a strange one. He's trying to make peace. Тэгээ South Africa юу гэдэг юм бэ? Их тайвны энэ South Africa сонсох хүн байх. We taking him. You know we were lucky because we had the great Nelson Mandela who told. За South Africa-г алгадах ёстой. Тэгэхгүй л шүү дээ. Би таад шууд хэлчихье. Энэ засгийн газар солигдохгүй юм бол энэ цагаанчуудын эрхийг ингээ хамгаалахгүй юм бол заяа. Зүгээр хэлчихье заяа. 10 жилийн дараа South Africa байгаа хүмүүс үлсөөд үхнээ. Тэгээ болох юм бэ гэх юм бол бүгдээрээ хаашаа зүхтах юм? Европ руу зүхтнаа. За тэгээд Европ ерөнхийдөө хар арьсан гадаа ирэх 30-40 жилийн хугацаанд дүүрээд Европын континент гэх мэт шин байхгүй болно. Африкуудаар дүүрчин, муслим хүмүүсээр дүүрчин заяа. GG. Гониг юм аа. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ. Амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да. Яагаад гэх юм бол энийг дараа чиний амьдрал чинийх болно. За энэ сургалт дотор юу орцсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Энийн тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн тийм үр дүнтэй, арга сайтай юмнуудын оролцсон байгаа. За тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далд хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй.
Чамд хүнд цохилтын өгнө. Бас хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зовоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлныг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зоолонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.